Цаглооны минт өглөө одоо өдөр Москвоос гараад байна. Москвагийн гадна нэг тойргийн нэлээд жоо хурдны маягтай хурдны юм байна. Одоо тэг төлбөртэй юм замаар явж байгаад өдөр одоо ирээд ийм газар ерөнхийдөө зогсоол руу ороод ханаглалчлаа. Дахиад ерөнхийдөө нэг 800 гаруй км явсан. Ер нь бол яг 1000 гаруй явж ээж одоо өнөөдөр явах зам маань нэлээд богиносох. За дээрээс нь Санкт-Петербургт одоо нөгөө Эрмитажийн музей Kunstkammer гэдэг одоо 2-3 музей бас үзээд гарах төлөвлөгөөтэй байсан. Одоо тэгээд өнөөдөр бол цаг нэлээд шахагдахаар бас байна. За эндээс бол одоо ерөнхийдөө нэг бас ялгаагүй нэг 800 орчим километр явж ээж Санкт-Петербург орохоор байгаа. Өчигдөр бол бидэд бол ер нь бол яг нэг 1600 км явж Санкт-Петербург дээр Санкт-Петербургээс цаашаа нэг 98 км явж Финлянд, Оросын хил дээр очих юм байна гэж тооцсон. Тэгсэн өнөөдөр бол ер нь явж чадсангүй. За дээрээс нь нөгөө өчигдөр бол яг нөгөө биднүүсийн хөдөлсөн Казан за сүү дунд нь энэ одоо Новгород энтер гээд нэлийн олон нөгөө дамжин өнгөрж исэн хотуудад маань орох гарах хэсгүүд дээр мөн одоо яг дундлын нөгөө явж байгаа хэсгүүд энтер дээр маш их нөгөө зам янзалж байгаа хэсгүүд аягүй их байсан. За зам янзалж байгаа хэсгүүд дээрээс болоод ер нь бол одоо нэг бараг 4 цаг гар бараг 5 цаг шууд цагийг бидэд ер нь бол одоо нөгөө төгжрэл дунд маш одоо удаан байдлаар одоо ерөөсөө тухайн нөгөө замсартай хэсгүүдийг тоорох гэж туулах гэж маш их цаг алдлаа. Гэвч өчигдөр одоо бидэд бол ер нь өглөө бас 9 гээл хөдөлсөн шөнө одоо бараг 2 цаг хүртэл давхицгаалаа. Тэгээд учир нь бас яг энэ нөгөө Москвагаас гарч байгаа яг энэ бас хурдны замын хэсгээс бас нэг жоо холдож хонохгүй бол буюу одоо энэ нэг харуул өртөө замаасаа бас нэг жоохон гарч хонохгүй бол гэж юм шиг тэгээ бас өөрснөө шүний явдсан мэдхгүйс учраас ер нь оройдоо зөв шууд төлбөртэй замын ерөнхийдөө дуусгаад нэг замын хураамж нэг 20 гаруй рубль төлөөд тэгээд энэ одоо нэг зогсоол руу ороод зогслоо. За эндээс одоо бид нэг нөгөө Санкт-Петербург руу явж байгаа одоо энэ хурдны зам байна. Тэгээд одоо энэ хурдны зам дээр бас төлбөр нь хэд орчим байх нь гэдгийг эхлээд мэд хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо тэгээд үнэхээр төлбөр нь гайг бол энэ замаар яваа. Төлбөр өндөртэй байх юм бол одоо хурдны зам хажуугаар явж байгаа. Өөр одоо ямар төлбөр багтай замууд байна. Тэр лөө орж бас явах сонголтууд хийхгүй болохгүй байна. Ер нь одоо ийштэй тусмаа одоо бол яг нөгөө йогийн суулттай 0 харьцангуй гав ирхэн. Дээрээс нь одоо хурдны замууд бол ер нь жоох одоо ингээд төлбөртэй замуудаар бас дамжин өнгөрөх юмнууд бас гарч ирэх юм байна. Тэгээд өнөөдөртөө бас нэлээд сайхан яваад Санкт-Петербургт очиж бол маргааш одоо тэгэл хэл гарах судлал хөөцөлтгөндөө. За ингээд бидний аялал бол одоо ер нь одоо 5000 гаруй лугаа явчихсан. Доор 6000 руу төгсөж байна. За тэгээд хил дээр одоо хэр хугацаа зарцуулах яах ихийг ер нь бол мэдэхгүй байна. Зарим тохиолдолд яг урдны зам дээр нөгөө Европоос орж ирж байгаа Европ дугаартай машинууд бас нэлээд зөрж ирсэн. Тэгэхээр сарцсангуу гайгүй байгаа болоо. За ер нь хүмүүсээс энэ бас энд жоохон нөгөө байгаа маа нөгөө монголчууд энэ ч гэсэн асуухаар ер нь яг нөгөө Оросын иргэдийг бас Европ руу гаргах жоохон хүндрэлтэй буюу удаашралтай ч гэдэг юм уу ер нь жоохон татгалзах тиймэрхүү асуудлууд байж магадгүй хаа. Ер нь бол бусдаар бол одоо харьцангуй яг транзит буюу та чи одоо 3 дахь орны иргэд энэ дамжин өнгөрч байгаа нөхцөлд бол одоо хийлгээд гарахад бол гайгүй хаал гэсэн юм ярьж байна. За тэгээд өнөөдөртөө бас ялгаагүй нэг 700-800 км явах л даалгавартай хөдөлгөндөө.